Hello, ladies. Өглөөний мэнд. Одоо өглөөний 7 цаг болж байна. Таад миний өглөөний юу гартаа. Чүк. Yeah. I want. Wow. Нийт 15 км орчим болохаа тэгээд өдрийн олон дээр ирсэн байна. Тэгээд өглөө бид нар 9:20 гэж хөдлөөд сайн 1 цагт өдрийн олон дээр ирсэн. Ерөнхийдөө 3 цаг 30 минут орчим болгосон юм уу? 3 цаг 40 ч юм уу тэр хавцаа. Амар үлсэж байна. Одоо бидний өдрийн хоолой идэх газар. Түр амар бороо орж исэн аа. Хальт бороо орж исэн тэгээ болцсон. Ер нь бол бороо ороод болол нар гараал, бороо ороод болол нар гараал. Бейжинда. Baby running so fast. What you doing here alone? Say hi. Hello. Ганцаараа юу хийж байгаа юм бэ? Take a picture. Hi. За өнөөдрийн алхалт дууссан. Нийт 27 км алхсан. Алхсан ядраад бүр хил амаар өцөлтөд ш. 27-оос 28 км алхсан. Тэгээ одоо майхангаа барих гэж байна. Нэг хүний майхан. Өнөөдөр бидний камп. Ингээд шүү тогтолч. Майхан барих. Асмар. Майхангаа барьжсэн чинь манай найзууд энд туслах гад хүрээд ирсэн юм шиг байна. Майхангийн манай энд гэлгүй 10 минут туслаа. Хөрхий туслах гал ах шиг байна. Сайн уу? Hello. Нар дээрээс игээл голын сайхан хүлээхэн тэгээд бараг 6 цаг өдөрж алхсны дараа хүүтөөсөнд ингээд орох. Сайхан байна. Тэсээ усан дараа гараад ирсэн чинь морд усаа уух гээд ирсэн. Энэ нэг тэний хүүхэн юу ийгээд бид нарын уугч байгаа усанд ороод суугаад байна гэж бодож байгаа. Өглөөний мэнд. За 3 дахь өдрийн хайкинг эхэлж байна. Бид нэр сайн 1 цаг алхаж агаад одоо энэ уулын оройлоо гарах гэж байна. Өнөөдөр нэг 25 орчим салхана. Нэг 15 минут орчим алхаад тэгээд уулынхаа орой дээр гараад ирлээ. За одоо нэг 2500 м орчим өндөрт байна. Тэгээд одоо бид нар тийшээгээ алхан тэр уулын орой руу алхаж байгаа. Тэгээд доошо боо. Амар халуун байна. Өчтөр шөнө бүр амар бороо ороод майхангууд маань хийсгч гэдсэн. Одоо бүр шатаж өгнө. За ийшээ одоо би танарт бүр гоё вив харуулъя заяа. За одоо та нар харахтаа бэлэн үү? Yeah. Beautiful. Бид тэндээс ирсэн. Далхаад.
Одоо тэр өдрөөс ингэ байна. Готэж байна. Lavsha. It's called lavsha. It's our like traditional soup, kind of. Is it made with beef? Can be beef, lamb. Yeah. The meat you ate now the last few days, was it always beef? Always beef. Yeah. Бид нэр одоо өдрийн халахалтай хийж байна. Өдрийн халахаа сая уулан дээр ичээд. Тэгээд халахаж явахын ганц гоё юм заяа. Одоо машинаар явахдаа хардаггүй гоё зүйлүүдээ яг нүдэрээ ойрхоноос хардаг. Тэр нь гоё юм да. Яарчтэй. Үзэгсэлэнти манай эрдэнэд явж байна. Тэгэл халахаж өгч байна да. Тэгээ би та хэдэд байгалийн эсмэр хийж үзүүлье. Голын чимээ сонсороо. Тэгээ бас ялааны чимээ. Хай ялаануудаа. Бүр амар хурдан цагаар солиудчихна. Дөрөв бороо ороод үүлэр хийл. Амар цэглэгаан цэглэсээ одоо бүр наашаарч болж байгаа. You see? Бид нар одоо камп дээр оройныхаа камп дээр бууцсан байж байна. Тэгээд майхан сава бариад зүсэн дөрөөд тэгээд одоо оройны хоолой бэлтгээд байж байна. Таад манай дүүшийг харах уу? Өөрхөн нара гэмэхэнга барайл. Одоо ус дүүргэж тавьдаг дүүш шиг юм байгаа. Тэгэл усанд орж. Өнөөдөр нийтдээ 23 км алхсан байна. 5 цаг 20 минут орчих. Үшүү. Өглөөний минь өнгөт орчлон. За өглөөний 6:30 болж байна да. Нүр амаа цэвэрлээд хувцснаар солиод өглөөний цайгаа уугаад өнөөдөр эхлүүлье. Тэр орой шүнжин бороо орсон. Тэгээ одоо бүр гадаа амар гоё тай тарах. Жог үлэрхийлэн л да. Тэгээ гоё байна. Нартай байна. За одоо би та бүхэнд өглөөний ярьс арчилгааг харуулъя. Өглөөний ярьс арчилгаа. Тавтай мэлнэ. Нэг иш. Тэгэд нүрээ ичгээр усаар цэвэрлэнэ. Бяманы өнөд найго агуулсан мэдээд ирнэ. Нөгөө амархан юмнаас хашилж машилдаг хүмүүс бас хэрэглэх зүгээр л юм шиг. Оройдоо бол би тосон цэвэрлэгчээр эсвэл хөөсөн цэвэрлэгчээр цэвэрлээд давхар цэвэрлэгээ чинь. Өглөөдөө бол ингээл арчаал болоо. Бороо орохгүй дээ. Нүүлийг харчин. Бороо бит яарсан. За би тэг хахлахаар. Тэгэд үлдснээр нь гараарчээд. Яхан болж. Биглэл ойтон махтаа ажилтан ахмаа орчод нүрээ байнга будаал бодоггүй л явж чаддаггүйсэн. Одоо ингээд
Бодоггүй бүр бичлэг хийгээ сууж байна гэж. Төсөөлсөнгүй. Тэг гайгүй хасдаг юм хаа. Них амар Instagram-ын зургаас зурхгүй хасдаг. Өөр хаа. Яа. Өдөө. Таны. Тэгвэл энийг анх удаа л хэрэглэж үзчихсэн. Айгуу таалагдсан юм да. Би болохоор хуурай. Ер нь хуурайд байрштай шүү. Тэг амар хэсгэр амар таалагддаг. Мишгэр. Яа. Болоо. Одоо. Тэсэн. Амар ингэж юм. Реклам дээр шүү мэн. Ер нь өдөрт дадлан л 20-21 км алхаж байгаа. Оройдоо сайн унтаж амжихгүй л өдөр нь амар яатсан. Тэгээ чи нэг аюулт яваал зогсчихгүй. 5 сараас 10 сар болохоор амархгүй л. Зя. Одоо нарны төсөөлөл болоо. Энэ нарны төсөөллаа. Энэ өнөөдөр тэгээ бодож ин л та. Нүрэ бодчих ч юм уу. байгаа юм чи. Яг энэ хаяа нүрэ бодчихвол нэг зураг мөрөн дээр улаач мэлахгүй гэдэг юм. Яа, үсэнд хаяа да. Манайч болооч яах юм. Одоо ганцаараа байхад хинтээ. Өглөөсөө нүрэ бодохгүй гэж бодчихсон. Тэгээд эрт татсан болохоор нүрэ бодсон. Ямар энэ ялгаатай нэг айгуул гэж бодоод шүүрийг нэг нүрэ бодсон мадаагүй яг уу ялгаатай л та гэхдээ тийм их зүрх байхгүй хаа. Яг ингээ камераас агаад хамгийн ихний үгээ юу гэж хэлвэ мэдэхгүй байх юм. За одоо алхаж байна. Цаг 30 минут алхацсан байна одоогоор. Тэгээ одоо бид нэр Төвхийд рүү ирнэ алхаж байгаа. Төвхийдийн бүр доод уулын билээс нь алхсан. Цаг аргагүй яана. Өчтөр бороо орсон болохоор ер нь жоохон сэрүүхэн байна. Тэгээд Төвхийдийн доороос ер нь бол хүмүүс морьтой ихвчлэн гардаг. Тэгээд бидэд хайкинг хийж байгаа учраас ерөнхийдөө алхаад
явж байна. Атлахаар нэг цаг 20 минут орчим атлах юм уу? Яг үүднээс нь атлах юм бол цаг 20 минут орчим. Бүр билээс нь атлах юм бол нэг цаг 40 30 алхана. Тэгээ үүднээсээ яг төвхий төртөл 5 км байдаг байгаа. Wow, you made a lot of pictures. Yeah, you're welcome. Хүн дээрээ гараад ирсэн байж байна. Манай эрт ирсэл чинь яг үндэ сэлэх оройтой л юм байна л та. Бид дайг дээр ирсэн байж байна. Энд одоо бороо шиврээл бороор голох шиг. Цагаар бороо оруулах шиг. Тэгээд би танарт нойлоо харуулъя. Одоо ер нь айлууд болгосон айлтай болсон. Болгосон ч гэжтэй сул төртөг болсон. Hey ladies, can I use the toilet, please? Hello. Салхинд ороо нугараад унтсан. Салхинд унтсан. Өдрийн хоолны спот. Бид одоо өдрийн амтаа хийж байна. Сэлтийн хүн байна. Wow. Манай залуу саягаа угаагаад өгдөөд нь уцаа ухаал гэж. Одоо бид хөдлөгч чинь гадаа бүр амар халуун. Яг гоё нэ. Манай тийм юм бэлтэж байна. Я бихи Наад явж хатах чинь. Анаараа. Өдрөө хотлоо идчихээд явж байна. Өглөө нэг 3 цаг 30 минут унсан. Тэгсэн манай хоёр жолч юм жоохон ядарсан юм шиг байна. Ер нь анх удаа морь унж байгаа хүмүүс өдөрт 4-5 цаг унах гэхээр жоохон чангалтай. Тэгээд жоохон давхсан чи сая манай ам тахгүй яагаад вэ гэд. Танаа энэ бичлэг үзэл уучлаарай. Тэ яг анх удаа унж байгаа болохоор аргагүй бол тээ. Одоо нэг 30-40 минут унаал тэгэл өнөөдрөө явуулж ирэн дуусч байна да. Энэ гоё газар ирсэн усуугаад амарч ин манайд. Und sie 2 Duellen hat. Өглөөний минь өнгөд орчлоо байна. Гал дээр нуур мөр авах гэж юм. Өнөөдөр сайхан өдөр байна. Одоо сайхан байна. Ер нь бол ойр цагаар гоё л байна л та. Би тэг микрофоноо мартчих миний одоо яриа яаж сонсож байгаа юм доо. Өнөөдөр тэгээ гадаа 30 градус гэсэн. Нэлийн халуун байх нь дээ. Тэгээд галын ус нүрээ угааж байгаа байтал. Яванда.
Тэ сайхан сэргэлээ. Одоо өглөөний цагаан угаал бидэд. Тэндөө. Ёнда. Чиртээ халж байна. Чиний өдөр болоод ичлээ. Өдрийг өнгөрөөе да. Одоо өдөр яаж хойлоо явна? Читэр сайн амарсан болохоор нойрхгүй шүү дээ. Нойр үзэх шиг гай. Интэ. Дээрээс нар шарал. Нойр урал зүрхлээд тэгэл тусаа. Тэгэл мансараад. Газар ирж усанд орох чинь. Манай мяхан. Энд харуулъя. Бага тэгэл ингээл усаа гажуулаад усанд орчихно. Манай мэрдүүдээ халлаарай. Яг гоё бичлэг хийж авах чинь ардаас бицтайгаа нүглээд ороод ирэх. Оройны мэнд одоо орой 9:30 болж байна. Тэг гадаа бүр амар тэнгэр дуурай цахилгаан захиад бороо орчихлаа юм шиг. Ер нь гэхдээ ойрд бол орой өчигдрөөс бусад өдөр нь ер нь бол салхитай. Тэгэл тэнгэр дуурайд нэг тиймэрхүү л өнгөрсөн. Бид сая орой олондоо хуушур хийж идсэн. Тэгээ хуушур хийж байгаа бичлэгээ хий гэсэн чинь өөрөө хуушур хийсэн болохоор бичлэгээ хийж чадаагүй. Тэгээ надад нөгөө бичлэг тавьдаг хөл авахгүй болохоор уцаа тогтоох газар авахгүй. Тэгэл хийцэн. Хуушур хийж ичээд бидэд 13 даад. Тэгээд бэжсэн чинь тэнгэр дуурайд аян захиалаа. Нэг тиймэрхүү л байна. Өнөөдөр бүр амар халуун өдөр байсан. Бүр үнэхээр халуун. Тэгээд бүр торохч үүл байхгүй. Тэгээ бүр хөлс цуваалсэн. Тэгээд орой нэг ашгүй мориноосоо буугаад уссанд ороод тийжш нэг гайгүй сэрэгдсэн дээ. Дээдсэн чи гадаа одоо бүр амар аян захиад байна. Миний мяхаа хөдлөл энэ харж байна уу та нар? Тэнгэр дуурч. Одоо нүрээ цэвэрлэн. Уг нүрээ угаах хэвээр. Нүрээ гарч угаамаар байхгүй. Даанч одоо ийм нөхцөлд майхангахаа хаалгаар гэс толгоо зохиулах чагаад гарч нүрээ угаадгүй юм бол би жоохон сүнслэг харагдаад байна уу юм нэ хаа. Амар гинт миний гэрэл унтарчлаа. Энэ гэрэл жоохон сүнслэг ингээ гинт унтраад байна. Надад яагаад юм бэ? Миний энэ гэрэл болохгүй байна. Гадаа тэгээ бүр амар тэнгэр дуурайд байна. Амар тэнгэр дуурайд цахилгаан захиад тэрийг ингээ баймбаа унтраад байгаа байхгүй. Энэ гэрлийн учир нь болохгүй. Одоо ингэж л унтарчихна. Shit. Утасныхаа гэрлийг л ашиглахаас амар цахилгаан захиад байгаа болохоор утасныхаа сүлжээг хаахгүй бол аян бочих үед над дээр энэ одоо яагаад юм бэ? За сайхан амраараа манайха. Миний мяхан нурахгүй л агаасаа. Яа, одоо тавгач. Чиний нахаа тул. Басны саглаг ирээд толгой дээр орлоод
Бидний сүүлийн морь унах өдөр байсан. Тэгээд өдөр морь унчаад амралтын газар ирсэн байж байна. Хамгийн сүүлийн орой амралтын газар хонж байгаа. Орхон дээр унтчаа. Тэгээ маргааш удах руу буцсан. Ажил маань ерөнхийдөө ингэж сайхан дуусч байна. Энэ хүртэл үзсэн баярлалаа. Баяртай.